юугаа шеэр хийгээдгээ. Слайдаа шеэрлчихье. За, шеэрлж харагдаад байна те. Ингээд харагддаг л үгүй лөө. Би одоо харагдаж байна уу? Гогш. Сая шеэрлсэн явна. Харагдаж байна уу? Ингээ. Харагдахгүй л шүү. Шеэр дараад байгаа юм шиг. За, хүлээж байгаа хүмүүс те. Энэ дээр би урагшчих. За, уучлаарай. Нэг таа. Зөв шеэр. Би тэрлүүг хараа. Хуучин юм. За, шеэрлэгч. За би юугаа тавьчих. За, харагдаж байна уу те? За, өнөөдөр бид ярих сэдэв бол долгион байгаа. За, тэгэхээр өмнөх хичээл дээр бид нар хэлбэлцлээ ярьсан байгаа. За, тэгэхээр долгион гэж юу юм бэ гэдгийг одоо долгион тэгээд аливаа зүйл үл эхлээд механикаас эхэлдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар механик бол бидний одоо эхлэл юм да, тийм ээ. Аливаа юм ярилцсан бүх юм дээр. Хэлбэлцэл, механик хэлбэлцэл, хөдөлгөөн, механик хөдөлгөөн, тийм ээ, долгион, механик долгион, тийм ээ ингээд. За, тэгээ механик долгион гэдэг юм сэдвээс эхлэе. За, энэ дээр би эхлээд нэг юм яагаад гэх тийм ээ. За, жишээ нь долгион үүсэж байгаа процессыг би харуулах гэдэг та нарт. За, нэг юм ханд утас бэхлээд, за энэ зураг бол хаач яддаг зураг тийм. Нэг удаа бид нар ингээд жоохон хүндэлт хийчээ тийм. За, тэрийг бол ерөнхийдөө импульс гэж ярьж болно тийм. Импульс өгчлөө шүү дээ. Утасныхаа нэг хэсэгт. За, энэ импульсыг одоо тэр хүний гарын хөдлөө ингээд доошоо хөдлөхөд нөгөө хэсэг нь дээш явсан байна тийм үү. За, ингээд одоо хүний гар хөл хөдлөхөө чинь тийм ээ. За, ингээд энэ импульс явж байгааг тэр хар сумнууд харуулад байна тийм ээ. За, энэ доор яг юу байна л да. Долгион үүссэн орчны хэлбэлцэж байгаа чиглэл гэдэг тийм ээ. Энэ импульс. Одоо энэ импульс чинь ингээд энэ та нар ингээд харахаар бол энэ дараагийнх дээр мэдээж үдэ анимашн хийгээгүй байгаа учраас энэ одоо дээшээ гүдийгээд харсан энэ импульс үл ингээ хан руу явах нь шүү дээ тийм ээ. За, энэ тэр гүдгэр хэсэг буюу одоо тэр олсны маань хэсгүүд бол яг ингээд босоо чиглэл хөдөлж шүү дээ. Тарж байгаа импульс тарж байгаа чиглэл бол хэвтэй чиглэл байна тийм ээ. Тэгэхээр энэ хоёр чиглэл бол хоорондоо перпендикуляр байна тийм үү. Тэгэхээр энийг бол одоо бид хүндлэн долгион маань гэж хэлж болох юм тийм ээ. За, энэ зурган дээр харъя тийм ээ. Энэ дээр бас импульс үүсгэсэн биз. Нэг удаа шахаад тэгээд орхицсан байна. За, тэгэхээр нөгөө шахуулсан тэр хэсэг одоо тэр нэг одоо хөдөлгөөнтэй тэр нэг ойрхон зайтай цагиргууд харагдаад байна шүү тийм ээ. Энэ цагиргууд маань ингээд баруун тийш шилжээд хан хүртэл явах хэрэгтэй. Тэгэхдээ энэ пүсний хэлбэлцэлвэл хэлбэлцэж байгаа хөдөлгөөн нь бас л хэвтэй чиглэлтэй байна. За, энэ дээр л бид нар тууш долгион гэдэг ойлголтыг оруулж болно тийм үү? За, ерөнхийдөө би бас нэг долгионыг чинь нэг тодорхойлтыг хэлээдгий тийм ээ. Хэрвээ би одоо ганцаараа хэлбэлцээд байвал яг өмнөх лекцэн дээр шүү тийм ээ. Ингээ хэлбэлцээд байвал энэ хэлбэлцэл хөдөлгөөн. Гэтэл саяны зураг ёсоор тийм ээ. Тэр хүний гар бол зөвхөн тэр яг өөрийнхөө гарны барьсан хэсгээл нэг удаа хэлбэлцүүлсэн шүү дээ. Дараагийн зурган дээр бас л яг тэр гарны хэсэгт байгаа нэг удаа л тэр хөдөлгөөнийг явуулсан байна. Гэтэл тэр хэсэг бол хэлбэлцэж байгаа тийм ээ, хэлбэлцэж болно. Тэр хэлбэлцэхээс гадна хажуугийнхаа хэсгүүдтэй холбоотой байгаа учраас хэлбэлцэл маань нэг байран дээр биш шилжиж явчихж шүү дээ тийм ээ. За, энийг л бид нар долгион гэдэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол хамгийн товчноор хэлэх юм бол хэлбэлцэх хөдөлгөөн орчинд тарж байгааг л бид нар долгион гэж хэлнэ. Хэлбэлцэх хөдөлгөөнд орчинд тарахыг. Орчин гэдэг чинь хоорондоо холбоотой одоо хэсгүүд биш шүү дээ. Тэгэхээр нэг хэсэг нь хэлбэлцэхэд бусд нь дагаад хэлбэлцэн шүү дээ. Тэгэхээр долгион гэдэг маань бол хэлбэл тарж байгаа хэлбэлцэл юм а гэж болох нь. Өөрөлд нь орчинд тарж байгаа хэлбэлцэл юм а гэж болох. За, тэгвэл одоо бид нар сая өмнөх жишээн дээр үзээс нэг импульс буюу одоо тэр утсанд үүсгэсэн нэг тийм хэлбэрийг л шилжихийг харлаа шүү дээ. Нэг удаа хөндлөлтөөгөл үүсгэсэн байна. Одоо бид нар долгион маань синус хэлбэртэй долгион гэж яаж үүсгэх юм бэ?
Тэгэхээр одоо энэ баруун талд байгаа зураг дээр тэр хамт ихэлсэн тэр уян одоо харимхай тэр металл маань одоо гарны оронд бийж байна. Тэгвэл гарыг бодох юм бол энэ бол тасралтгүй хөдөлчих хэвээр. Тасралтгүй хөдөлгөөний үед нь хэлбэлцэн гэсэн үг. Тэгвэл тэр маань синус буюу косинусын хуулиар гармоникоор хөдөлдөг бий явах нь шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө нэг олс чинь орчин болчихжээ. Тэгэхээр яг тэр олсны үзүүр ганцаараа синусээр хөдлөд байхгүй нь шүү дээ. Олс тэр чигээрээ синусээр одоо хэлбэлцэж эхлэх нь. Тэгэхээр энийг синусоид долгион гэж чинь тийм ээ. Энд бол косинус нь ч ороо явчихна тийм ээ. За энийг бид харах хэрэгтэй. За одоо би та нарт долгионых нь одоо хуулийг харуулах гэдэг тийм. За зарим улсууд бол зарим номон дээр бол долгионы тэгштгэл явуулсан байгаа. Ер нь бол уг нь энэ бол долгионы тэгштгэл биш. Бид нар харсан шүү дээ хэлбэлцэл дээр. Тэгштгэл нь 2 дугаар эрен бий уламжлалтай тэгштгэл байсан тийм ээ. Шийд нь байхгүй юм чинь. Шийд нь болохоор гармоник функц байсан шүү дээ. За тэгэхээр энэ бол бас долгион гэдэг тэгштгэлийн шийд болж тарах гэдэг шүү дээ тийм ээ. За тэгээд өмнөхөөс юугаар ялгаатай юм бэ гэдэгт анхааралтай байх хэрэгтэй. Өмнөхөөс ялгаатай зүйл бол энд бол энд x ороод ирсэн байна тийм ээ. За тэгэхээр би та нарт нэг зүйл бас зүгээр анхааруулад хэлэхэд бид нар энэ зургийн баруун талд байна. Хэлбэлцэж байгаа чиглэлээ хэлбэлцгийн чиглэл маань y-ийн дагуу. Y-ийн дагуу ингээд одоо энэ бол y-ийн дагуу хэлбэлцэж байгаа гэж хэлэхээр хөндлөн долгионд харагдаад байна шүү дээ. Хэлбэлцэл тарж байгаа чиглэл бол x чиглэл тийм ээ. Хэрвээ энэ тэгштгэл дээр бид нар энэ x-тэй гишүүн байхгүй байсан бол тэр яг үзүүрийн цэгийн хэлбэлцлийг л харуулна. Гэтэл хасхна гэдэг энэ гишүүн ороод ирэхээр бид нар бол мэднэ шүү дээ. Ямар нэг графикийг аргументээс нь тодорхой тоог хасчих юм бол хасвал тэр график бол баруун тийшээ зөөгчдөг. Тэр тоог нэмэх юм бол зүүн тийшээ зөөгчдөг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол одоо энэ дээр бид нар харахад зүгээр шүү дээ. Синус гэж анхны цэг дээр үүссэн хэлбэлцэл одоо яг энэ тэгштгэл бол баруун тийшээ x координатаар зөөгдсөн байна гэсэн үг байна. За иймэрхүү маягаар бид одоо математик физик хоёрыг хослуулж байгаад ингээд цаг харж явах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр хэлбэлцлийн тэгштгэл бол юуны тэгштгэл бол долгионы тэгштгэл бол тэр синусын ард талын тэр фаз дотор хугацаач явж идэг байх нь долгион хүрсэн координат явж идэг байх нь шүү. За ийм юмнуудыг бид сайн анхаарч явах хэрэгтэй тийм үү? За дараа. Тэгэхээр фаз дотор хоёр хэмжигдэх хүн байна. Координат байна, хугацаа байна. Тэгэхээр хэлбэлцлийг бид нар бас хоёр юмар зурж болно. Өөрөөр хэлбэл эн чинь зүгээр яг математикийн үднээс авах юм бол одоо хоёр хөвсгчтэй функц байх нь шүү тийм ээ. Тэгэхээр хоёр хөвсгчтэй функцийг бид нар зуръя гэвэл гурван хэмжээстэй зурна тийм үү? Тэгэхээр гурван хэмжээстэй зурна гэдэг бол жаахан нүдээр харахад жаахан төвхтэй. Яг гурван хэмжээс зурчаад огтлыг хараад иж болно тийм. Тэгэхээр бид нар яах нь шүү дээ. Y гэдэг функцийг x, y хавтгай дээр ашиглаж байгаад 3 дахь y тэнглүүг гараад ирэх юм л ингээд x, y, z гэсэн 3 тэнглэг рүү зурж болж л байна л да тий. За тэгээд огтлыг авч болно. X-ийн тогтмол үеийн огтлол, t-ийн тогтмол үеийн огтлол гэдэг ингээд авчихна шүү дээ. За жишээ нь одоо энэ дээр бол x, y, x t-гээс хамаарсан функцээ t тэнцвэг констант гэдэг одоо хавтгайгаар огтлчжээ гэж бодъё. За бид нар математик жаа яриад байна шүү. Тэгхгүйгээр ерөнхийдөө яг тухайн агшинд физикүүд бол юу гэж ярих вэ? Яг тухайн агшинд долгионыхоо зургийг харж байгаа байхгүй. Би энэ зүүн тал дээр хэлээд байна тийм үү? Зүүн тал дээр. За энэ чинь нэг заадаг үзгийн нэг аятайхан болчих ямар арга байна. За тэгэхээр зүүн талын зурган дээр яг тухайн агшин дахь долгионо харуулсан байна. Тэгэхээр тухайн агшин дахь долгион гэдэг чинь юу гэж харуулж байна? Яг энэ агшинд юу болж ийн гэхэд одоо хугацаа хөдлөхгүй болчихно шүү дээ тийм ээ. Тэгэхээр ердөө тэр орчны цэгүүдийн координатууд ямар байна? Жишээ нь одоо энд байгаа цэг бол хамгийн дээр очсон, энэ хар цэг бол хамгийн доор очсон. За энэ завсын цэгүүд бол тэнцвэрийн байран дээр очсон. За ингэж байж байгаа юм шүү дээ. Яг тухайн орчинд тухайн агшинд автсан учраас бол энэ юу гэж байна? Одоо хөдөлгөөн гүйцэг одоо бол. За ингэж л зурж болдго юм байна. За математикаас бол t тэнцвэг констант хавтгаар огтлчлаа гэж хэлж байна. За дараагийн юу бол хугацаагаар нь зурчиж болно. Яг хэлбэлцэл шиг зурж болно гэж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ зургтай бид нар сайн мэднэ, тийм юу хэлбэлцлийн үед координат шилжиж байгаа координат байхгүй учраас хугацаагаар нь зурдаг гэсэн шүү дээ. За энэ зургийг бид нар сайн мэднэ. За яагаад ингэж хоёр юм дээр харуулсан юм бэ гэхээр би таад энэ үе ба долгионы уртыг тайлбарлах гэж хэлээд байна. Тэгэхээр
одоо бид нар ингээд энэ лекцны дараа эсрэг юуны дараа ингээд нөгөө юунууд бодлогоудаа бодно шүү дээ. Тэгэхээр бодлогоодыг бодож яхад бол энэ чи яг ингээд хүрээд ирэх юм байна. Одоо ямар график дээр зурцсан байна гэдэг хамгийн их харах хэрэгтэй байна. Юун дээр зурсан байна? Өөрөөр хэлбэл хувьсгч маань юу болж таарч байна тийм. Тэгэхээр энд координат хугацаа гэсэн юм байна. За нөгөөтэйгүр нөгөө нэг долгионд харгалцсан. За тэндүүд нэг ядч нэг тал хувийн хэлбэлзэл дээр аль хэзээ тодорхойлогдсон юм ч түүнүүдэд харъя л да тийм ээ. За долгионы урт гэж юу вэ гэдэг юм асуулт явах гэж шүү дээ. Долгионы урт гэдэг нь ердөө одоо бид нар бол энийг хоёр гүдгэр гэх юм одоо тийм ээ. Хоёр гүдгэр, хоёр одоо орой гэж. За энийг бол максимумын цэг гэж хэлж болохгүй шүү. Нэг анхаарчээ. За математикийн үднээс бол эхний тэр оройн цэгүүд бол юу максимум харагдаад байна. А доотлын цэгүүдийг минимум гэж ярьдаг шүү дээ. А гэхдээ бол физик дээр бол бид нар дүүжин дээр харах юм бол нэг нь баруун тийшээ хазааж, нөгөөх нь зүүн тийшээ хазааж, энэ хоёрт бол физикийн хувьд ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Хоёулаа л баруун тийш хамгийн их холцоо, зүүн тийш хамгийн их холцоо гэх. Энэ хоёр хоёулаа максимум гэдэг. Тэгэхээр зүгээр графика яг Т тэнцвэр константыг харж явах юм бол максимумуудын хоорондох цайг долгионы урт гэдэг юм байна гэдэг. Тэгэхээр миний хэлж байгаа үг дутаад байна шүү дээ. Максимумд гэж зөндөө максимум байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар одоо яг нэг юу хэлхийн тулд бол найдвартай хэлхийн тулд хөрш хоёр максимум байхгүй. Хөрш хоёр максимумуудын хоорондох цайг долгионы урт гэнэ. За ер нь бол долгионы урт гэх юм бол яг энэ зайгаа авчих юм бол энд ийм цэгүүд зөндөө шүү дээ. Тийм ээ, ижлэхэн цэгүүд. За ижлэхэн фазтай цэгүүд гэж тийм. Фаз гэдэг нь одоо фаз гэдэг юм бол одоо асуулттай гана. Фаз гэдэг зүйл бол манай цэгийн шилжилт яг хаана вэ гэдгийг тодорхойлдог тэр синус косинусын дорх илэрхийлж юм байхгүй. Тэгэхээр тэр бид нар бол одоо чинь энэ хоёр цэгийн шилжилт ижлэхэн байна гэсэн тэр ард байгаа фаз нь ижлэхэн байна гэсэн үг байхгүй. Эндээс бид нар ямар дүгнэлт хийх юм бол ижлэхэн фазтай цэгүүдийн хоорондох цай. Дахиад дутуу хэлж чинь тийм ээ. Ижлэхэн фазтай цэг зөндөө байгаа. Тэгвэл юу гэсэн үг вэ? Хөрш хоёр. За юун дээр бол хамгийн ойрхон хоёр гэсэн байлаа. Хөрш гэчээр ойлгочихно да тийм ээ. Яг хажуудах нь. Хамгийн ойрхон гэхээр зөндөө олнодоос хамгийн ойрхон гэдэг чинь яг биенийхээ хөршил байна гэсэн үг шүү дээ тийм ээ. За хөрш хоёр ижил фазтай цэгүүдийн хоорондох цайг долгионы урт гинэ гэж хэлсэн байна. За энэ талын график дээр харахаар яг хуучны ойлголт байгаа тийм. Одоо өөрөөр хэлэх юм бол анхны байрлалдаа бүтэн хөдөлгөөн хийгээд бүтэн нэг хэлбэлцэл хийгээд ирэх хугацаа чинь үе болж байгаа шүү дээ тийм ээ. За энэ дээр бол зориуд энэ дээр цэг авцсан байна л да тийм. Энэ байрлалаас ингэж яваад буцаад энэ байрлал дээр ирж шүү дээ. Тэгэхээр энэ тхэн оронд үе гэж хэлсэн байна. За бид нар бол яатсан бэ гэхээр энэ хараа хоёр хөрш хоёр оройны хоорондох л хугацааг авцсан байна шүү дээ. Хөрш хоёр оройны хооронд зарцуулт хугацаа тийм ээ. Хөрш хоёр ижлэхэн фазтай цэгүүдийн хоорондох хугацаа байх юм тийм үү? Зурган дээр харахад хооронд хугацаа байх нь шүү дээ тийм ээ. За энэ байж байгаа юм шүү. За эсвэл ижил фазтай хөдөлж байгаа хоёр цэг бол хоорондоо Т хугацаагаар нэг нь хоцрогдолтойгоор ирж иж яах нь шүү. Нэг нь одоо яг бүтэн нэг Т-гээр төрүүлчихсэн байхад нөгөөх нь хоцорсон мөртлөө яг хоёулаа тэр тухайн мөчөөс эхлээд хоёул зэрэг хөдөлж эхлэх юм тийм ээ. А хугацааны хооронд том Т-гээр зөрж байгаа шүү л гэж хэлж байна. За энэ өгүүлбэрүүдийг сайн хүмүүст минь их сайхан дараа нь бичлэг хараачихсан сайхан гэдэг анхааралтай ягаараа. А өөрөөсөө ер нь бол болж игэл энэ хоёр зураг хардсан усууд чинь дараа нь бас сайхан өөрсдийн үгээр хэлж болно шүү дээ. Ер нь өөрөө сайхан хэлж өөрийн үгээр гарч ивэл юм чинь их сайхан тодорхой өөрт чинь сайн буурж өгнө шүү дээ тийм ээ. За долгионы урт гэж юу вэ гэхээр те. Долгион хурдтай байж таараа. Одоо манай энэ зурган дээр жишээ бид нар баруун тийш явсан гэж дөрөв тэгчлэг дэвчсэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ олон цэгүүд чинь бүгдээрээ баруун тийш шилжиж явах нь шүү дээ. Хөдөлгөөнүүд нь шилжиж явах нь шүү дээ. Тэгэхээр аль цэгийг харах юм бэ гэдэг асуулттай тийм ээ. Алийг ч харж болно. Яг тэр хөдөлгөөн бол дийшээ хурдтай яваад байгаа алийг ч харж болно. Гэхдээ бид нар амарчлаад ердөө л энэ оройн хоёр цэгийн хөдөлгөөнийг харж хэлдэг тийм. Тэр орой хаашаа яваад, орой баруун тийшээ ямар хурдтай яваад байна. Тэгэхээр хурдтай яваад байна гэж чинь координат нь хуурна гэсэн үг. За энийг бол бид нар зүүн гар талынхаа график дээр тайлбарлах нь илүү ашигтай тийм ээ. Энэ үл яг бодиттой амьдрал дээр үүдэг долгионы хөдөлгөөн шүү дээ. Баруун талыг бол хугацааны график бол хэлбэцийг харуулж байгаа учраас зүгээр хугацааны агшингуудаа дүрсэлж харуулсан л зүгээр загварчсан зураг байна шүү дээ. За тэгвэл мэдээч хэрэг тэд хурдтай тарж таараа. Тэгэхээр лямбда манай юу вэ нөхөр зам юм биш энэ хоёр зам. А гэтэл нөгөө графикаас харахад энэ орон цэг дараагийн орон цэг дээр ирэх хооронд
баруун зургаас харахад бүтэн Т хугацаа өнгөрнө шүү дээ. Тэгэхээр тэр лямбда гэдэг уртаа олохын тулд хурдыг нь тэр хугацаагаар үржүүлнэ гэсэн. За эндээс бид нар долгионы урт гэдэг бол хурдыг нь үеэр үржүүлснээр тэнцүү гэдгийг томьёо гаргаад авчулна. За давтамж гэдгийг гаргаж болно. За би энэ эпсгээр бичсэн шүү. Номон дээр бол одоо юу юм дээр new үсэг байлээ. Тэгтээ хүмүүс зүгээр бидний нэг бас зарим юун дээр одоо бас эпэр орж ирж байгаа. Ер нь номнууд дээр л эпэр гэж нэг тохиромжтой гэдэг. За та нар бол new-гаараа хувиргаад бичээрэй. Ээжтэй чинь new-гаар ирвэл эпэр байдаг ч гэдэг шаардлага байхгүй тийм ээ. Ер нь аливаа юмд ч одоо жишээ нь физик дээр л давхцсан үс их олон байна. Давхцсан үсгнүүд их олон байна тий. За жишээ нь одоо П үсэг гэх чинь одоо 4 5 гэж одоо манайх ярьж ирсэн даралт, чадал, шийвлээ, импульс, тэгээ протон гэдэг ингээл гараад ирдэг тийм ээ. Тэрийн шиг. Тэгэхээр бид нар EP-г үл яг вэ? EP гэдэг нь frequency гэдэг үгээр нь тайлбарч амар юм уу гэдэг. За тэгэхээр давтамж гэдэг бол том Т гэдэг бол нэг бүтэн хэлбэлцэл хугацаа шүү дээ. Тэр үл хэд ч байж болно шүү дээ. 1 минутанд хэлбэлцэж болно. 1 секундэд нэг бүтэн хэлбэлцэж болно. 0.100-ны 1 секундэд нэг хэлбэлцэж болно. Тэгэхээр 0.100-ны 1 секундэд нэг хэлбэлцэж байгаа юм чинь 1 секундэд 100 хэлбэлцэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 1 секундэд хэлбэлцэх тоог л бид нар 1 секунд, 1 минут, 1 цагт хэлбэлцэх хөдөлгөөн давтах төлөвлөгөө хийхий чинь давтамж гэдэг байгаа шүү дээ. Энэ хуучин тодорхойлол би ярьж шүү. За тэгэхээр давтамжаа бид нар хэлчихлээ. Би дахиад давтцсан байна тийм ээ. За хурдыг олъё гэвэл замаа мэдээж хугацаанд туваана гэдэг утгаараа би нэгдүгээр хэсэгт ярьж шүү. За эндээс дахиад хурдыг олъё гэвэл том Т-ийн хооронд эпиг орлуулчвал ийм томьёо гарна. За энэ томьёонууд бол нөгөө шалгалтын дээр асуултан дээр их орж ирэх юм байлээ. Айтайхан хариулахад их амар. За энэ дээр бол зүгээр бид нар зүгээр харчи би зүгээр энэ тэгштэглийг гаргаж яасан. Зүгээр. Гэхдээ энэ дээр бол та нарыг айхтар одоо тим ингээд тайлбар шаардаад байх их яахгүй зүгээр яг би дараа нь сайхан 50 байж байгаад хараарай гэсэн утгаар та нарт ингэж гаргаж өгсөн. Одоо утсын чинь жишээ нь түрүүний импульсыг хараад байна шүү дээ. Импульсыг авчид дээшээгээ нэг чиглэсэн импульс өгчгөр утас чинь буцаагаад нөгөө утсыг татвах чинь буцаагаад татчих шүү дээ. Тэгээд тэр хоёр хүч нь нийлж яг ихц доошоо үйлчлээд нөгөөх буцаагаад авчирдаг нөгөө буцаагч юм хүчийг үүсгэж байгаа юм байна шүү дээ. За ингээд буцаагч хүчээ ашиглаад Ньютоныхоо хуулийг бичээд за энэ яг гүдгэр дээгүр манай цагирыг V хурдтай нөгөө хурд маань яваад байгаа учраас V хурдтай энэ хөдөлгөөн шилжиж байгаа маа гэдэг утгаар ингээд бичсэн тэгштгэл байдаг юм байна. За энийг бол та номон дээр сайхан хараад уншаарай. Би өнөөдөр нэг айхтар зориг болгосонгүй. Хамгийн гол нь би энд юу гэж хэлэх гэсэн юм бэ гэхээр энэ юун дотор олсоор одоо гүйж байгаа олс тийм ээ олс утсаар гүйж байгаа долгионы хурдыг ингэж олж байгаа томьёог нь би харуулах гэсэн. За энэ дээр энэ хурдны томьёо харагдаад байна. Тэвэл одоо хүч байх нь тийм ээ. Утсыг татах хүч байх нь. Энэ хүчний ачаал буцаж одоо нөгөөт нь хуучин байран дээр тэнцвэрлэг ирж шít. За мю гэдэг бол нэгж уртд нь ногдож байгаа масс. За физикчлүүнийг шугам нэгт гэдэг шүү дээ тий. За тэгэхээр нэгж уртын масс гэдээ яриад тах зүгээр. За ингээ харж ихт бол бид нар хурд маань ер нь юунаас хамаарат байна гэдээ харах хэрэгтэй шүү дээ. Масстайгаа буюу нэгттайгаа уруу хамааралтай. За уруу гэж хэлэхээс илүү язгууртай уруутайгаа язгууртайгаа уруу тийм ээ. Юу бол таталтлын хүчний утсыг татах хүчийнхаа язгууртайгаа шууд хамааралтай тийм. Тэгэхээр энэ дээр би зүгээр энэ ямар чанараас хамаарж ин утгаар бичсэн юм. Масс бол инерцийн чанар. Утсыг татах хүч бол харимхай чанар шүү дээ тийм ээ. Тэгээ энэс хамаардаг юм. Харимхай чанар их байх юм бол одоо хурдтай тарах нь байна. Инерц чанар их байх юм бол хурд бага байх юм байна гэд бид нар одоо ингэж дүнэлт хийж болно шүү дээ. Тийм ээ. За та нар хичээл дээр хийж байгаа. За одоо долгион ойх гэдэг нэг процесстэй танилцъя тийм ээ. Долгион маань ойдг юм байна. Нөгөө бөмбөг ойх гэдэгтэй ижилхэн долгион маань бас ойдг юм байна шүү дээ тийм ээ. За долгион яахаар ойдг юм бэ гэхээр хоёр орчин ингээд солигдож байгаа үед байна. Тэгээд энэ хоёр орчин солигдож байгаа гэдгийг бид нар загварчлаар яг хан алдсан байна. За тэгээ хан маань ингээд яг тэр хантайгаа уцаа бэхлэгдсэн учраас ханы цаана бол энэ орчинд бол долгион тарах үндэсгүй болчихж штэ тийм ээ. Энд орчин маань бидний долгион тарж байгаа орчин маань зүгээр юу л болчихж байгаа байхгүй олс маань болчихно. За нөгөө импульс ч явж байна. Импульс очиод яг хан дээр очингууд эдгээр чинь дандаа ингээд хамгийн ихний цэгүүд бол урд цэгээ дээшээ татаад байгаа штэ. Арын цэгүүд бол ердөө бүгдээр тэнцвэрийн байрлал очиод байгаа цэгүүд штэ. Эднийг аягуулсан анхаарах хэрэгтэй. Яг энэ детальчлал ингээд хөдөлгөөний аягүй залхуурахгүйс харах хэрэгтэй. Хан дээр очингууд хамгийн ихний цэг бол дээшээ татна тий. Тэнд чинь хан чи хөдлөхгүй шүү дээ.
Тэгэхээр Ньютоны хууль ёсоор хан маань буцаж яг үйлчлээд манай утсыг доошоо чиглэсэн импульс өгнө. Тэгээд доошоо чиглэлчээр арын цэгүүд бүгдээр доошоо татагтай авчихна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нөгөө анх дээшээ чиглэсэн импульс үүссэн бол ханаасаа эдгээр чинь доошоо чиглэсэн импульс авчихна шүү дээ. За эндээс ямар дүгнэлт хийж ийнэг бол нөгөө дээшээ харсан одоо гүдгэр хэсэг маань доошоо хараад ойхтоо доошоо хараад гараа авчдаг байна. За энийг л бид нар ихсэн анхаарах хэрэгтэй, тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол ойхтоо хэрвээ үзүүрчин бэхлэгдсэн байх юм бол тэр дээшээ харсан импульс маань доошоо харцдаг байна, тийм үү? За энийг бол зүгээр юу харж яхад бол нөгөө координатууд нь эсрэг тэмдэгтэй болчихно шүү дээ. Цэгүүдийн координат. Тэгэхээр координатууд нь эсрэг тэмдэгтэй байгаа хоёр цэгийг бид эсрэг фазтай гэж ярих нь шүү дээ. Тэгэхээр ямар дүгнэлт хийх чинь одоо би энэ фаз гэдэг үгнүүдийг яриад байна те. Одоо энэ дээр томьёо байхгүй учраас би фаз гэдэг үгийг хэлээд байна. Тэгээд фаз гэдэг үгийг бид сайхан толгойд тогтоож жоод дараа нь бид харна шүү заа юу даа. Тэгэхээр юу гэж хэлэх чинь нэг бол бэхлэгдсэн үзүүртэй буюу бэхлэгдсэн үзүүрээс очиж долгио ойхдоо фаза эсрэгээрээ хувирчихдаг юм ба шүү дээ. За энэ бол маш сайн энэ дээр ер нь их анхаарч явах хэрэгтэй ойлголт. За хоёрдугаар зэг нь юу вэ гэхээр үзүүр маань ойхон ойн гэхдээ үзүүр маань бэхлэгдээгүй юм байна тийм ээ, бэхлэгдээгүй юм байна. Тэгэхээр ойлгомжтой. Дээшээ татаад явгууд энэ тэр сул одоо гүйж болох тэр цагиргийг бол дээшээ өргөчж шүү тийм ээ. За ингээд дээшээ өргөд яг одоо зөв төсөөлөх хэрэгтэй байхгүй. Яг одоо энэ цагирг маань нөгөө бидний зүүн талаас нөгөө угзарч ирсэн хүний гарыг одоо төлөвлөчих юм шүү дээ. Тэгэхээр яг энэ юу маань буцаад энэ талын одоо бид нар энэ талынхаа цагиргийг бид гартайгаар төсөөлчих юм яг энэ цагирг хэсэг чиглэл рүү яваад болчихно шүү дээ. За ингэж л одоо бид нар сайн тайлбаруудаа гэсэн анхаарах хэрэгтэй. За тэгээ энэ бол ойлгомжтой. Фаз нь хэвээрээ үлдчихин тийм ээ. Дүрс нь хэвээрээ үлдэн. Тэгэхээр фаз нь хэвээрээ үлдчихин тайлбарлаж байна. За энэ бол долгио авах процесс гэж байна. Тэгэхээр сая юу ийм нэг юм тогтооч хэрэгтэй юм байна. Тэр бэхлэгдсэн үзүүр рүү долгио явж ирэх бол фазаа эсрэгээр өөрчлөлт буцаад явна. Ойн чөлөөт бэхлэгдээгүй үзүүр рүү очих юм бол фаз нь хэвээрээ тэгээд буцаад байх юм тийм үү. За одоо энийг жаахан цааш өглөө долгио нэвтрэн гэж байна. Долгио сая ойх тухай ярьлаа. Долгио бас нэвтэрч болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ загвар дээр түрүүний загвар дээр чинь бид нар нэвтрхийг хаацсан болохоос биш долгион бол цаана очиод бол ямар ч бодисын дотор л нэвтрээд ойгод явж идэх байх нь шүү. Тэр зөвхөн яаж байгаа хэмжээ нь процент нь хувийн юм гэж ярих нь тийм ээ. За энэ дээр одоо жишээ нэг үзүүлж байна. За дахиад энэ дээр нөгөө хоёр орчныгоо одоо өөрчлөлтийг түрүүнийх бол зүгээр маш одоо долгионы хүлээж авахааргүй хатуу процесс юу бодис маягийн тийм хүлээж авахгааргүй маягийн загвар зохицсон шүү. Одоо хүлээж авч болж байна тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол нөгөө зүүн талд баруун талд маань олс ороод. Тэгэхээр олс бол хөдлөн гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар юу гэж ойлгох вэ гэхээр зүүн талыгаа бол бид нар одоо нягтан багтай орчин юм байна. Баруун тал маань нягт ихтэй орчин юм байна гэдэг утгаар хэлэх гэдэг шүү тийм ээ. За тэгээ саяны ёсоор B зургийг хардаа. Долгио маань ойсон байна. Ойхороо нөгөө нягт ихтэй орчноос болж таарч шүү дээ. Ханчин түрүү нягт ихтэй гэсэн олсоо бодвол хөдөлгөөн баг тийм үү маш том инерц чанартай байсан учраас нягтан их гэсэн. За энэ бол фаза хувиргаад нөгөө тийш явчих нь байна. За үлдсэн хэсэг нь цаашаага фаз нь юу долгио маань тэр чигээр явах нь шүү дээ. Хуучин хэлбэр хадгалаад. За энэ дээр нэг асуудал байна тийм ээ. Нэг асуудал нь юу вэ гэхээр ойс нь бол юугаа өөрчилчихнэ, фаза өөрчилчихнэ. Нөгөө юу яасна? Нэвтэрсэн фаз нь хэвээр явж шүү дээ. Зургийг ажиглахад энэ хоёр одоо гүдгэр хэсэг дээр импульсүүдийн маань өндөр нь багассан байна шүү дээ. Тэгэхээр эн чинь энерги гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхдээ энэ хоёр бол тэнцвэр хэсэг хувагаад явсан байна. За энэ бол яг нягтынхаа харьцаанаас болно л та. Энэ зурган дээр зүгээр загварчилж үзүүлээд яг анхныхаа долгионы хоёр хувагаад явсан. За яг энэ маягаар бол бид нар бас нягт ихтэй орчингоос яаж явах вэ гэдэг бас асуудал явагдаж байна тийм ээ. Тавигдчих шүү дээ. За тэгэхээр нэг ихтэй орчин дээр бол яг үнэ хамны чинь зураг ингээд явна. Нөгөө ойж байгаа нэг импульс хадгалаа явсан. Нөгөө тийшээ бол яг энэ хөдөлгөөн нь үргэлжлэх учраас энэ бол олсон дээр тайлбарлахад нөгөө тал руу үргэлжлэнэ гэдэг нь гоё харагдчих шүү дээ. Дахиад татаад явна гэсэн үг. Нөгөө чөлөөтэй тал шүү дээ. Айхтар бэхлээгүй тал учраас баазаа болохгүй шүү дээ тийм ээ. Нөгөө тал руу явах. За энэ ингээд загварыг ингээд тайлбарлчих болно. За одоо хэдүүлээ дууны долгио яаж үүсдэг юм бэ те. Одоо бид дуу руу жаах орох те. За долгион бол за ингээд тэгшгэлээ биччихлээ. 70-аас давтамж эдгээр үл яг хэлбэлцэлтэй ижлэн бичих чинь энэ дээр нэмэгдсэн юм бол долгионы уртал байна шүү дээ. Хурд урт хоёрын тухай асуудал. За
яг хөө эндээс нэг сануулж хэлэхэд долгионд бол хоёр янзын хурд яригдах гэдэг. Тарж байгаа хурд байх нь жижиг хэсгийн хэлбэлц хөдөлгөөн хийж байгаа хурд байгаа шүү тийм ээ. За тэрийг бол бас юун дээр бол номон дээр идрүүл сайн тайлбарлаж хэлсэн байлээ тийм ээ. Бид нар бол 12 дугаар ангийн хүүхдүүд уламжил авч чадах учраас шилжилтээсээ уламжил авчгаар хэлбэлцлийн маань хурд гарна. Тарж байгаа хурд бол тэгшгэлд байж энэ бэлэн томьёонууд авах хэрэгтэй тийм ээ. Тарж байгаа. Тэгэхээр хоёр янзын хурд байна гэдэг бас өгүүлбэрээс уншиж анхааралтай анхаарч байгаарай хүүхдүүд. За дараагийнх нь дууны долгион гэж юм яаж үүсдэг юм бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр дууны долгион бол ердөө агаар тэгээ эсвэл шингэн ч юм уу эсвэл хатуу биеийн тэр деформацийн хөдөлгөөс үүсдэг байна шүү дээ. За бид нар агаарт байгааг харъя тийм ээ. За эхлээд энэ цилиндр гэж ярьдаг тийм ээ. Цилиндр тэгээ бүлүүрттэй байна. Энэ дотор агаар байна. За тэгээ баруун тийшээ огцом шахчихаар энэ жаахан бараантаад байгаа юм нь бол шахагдсан агаар байна. Шахагдсан агаар буцаад тэлнэ. Энд байгаа нөгөө бүлүүр маань хөдлөхгүй байгаа учраас тэр тэлэлт маань иш ингээ баруун тийш явж эхэлж байна тийм. За энэ үл ердөө нэг удаагийн хөндлөлт өгч байгаа зураг харагдаж байна. Нөгөө бидний дээшээ харсан ганц импульс эсвэл доошоо харсан импульс явж байгаа жишээтэй авцалдаж байна тийм үү. За баруун талынхын зураг болохоор нөгөө бүлүүр маань хөдлөөд эхэллээ. Одоо синусоид ч юм уу ямар ч байсан хэлбэлц хөдөлгөөн хийж эхэллээ. Тэгэхээр ингээд зүүн талын зураг бол ганцхан энэ нэг бараантсан цэг ингээд ийшээ шилж явах бол баруун талын зураг бол ингээд нөгөө араасаа энэ бараантсан шахагдсан эсгүүд маань явах юм долгио өсгөж ш тийм ээ. Долгио өсгөж. За энэ дээр би хурдын зөвөр бичээд явчлаа тийм ээ. Бас дахиад. За яг энэ их төсөөтэй хэлбэртэй. Харимхай чанар, инээц чанар хоёр хурдад нөлөөлдөг юм гэж би таад хэлжсэн тийм ээ. За тэгэхээр инээц чанар бол энэ рон бол агарын нягт. Тэгэхээр инээц чанар гэдэг нь ойлгомжтой масс учраас. За харимхай чанарыг илэрхийлдэг нөгөө ингээ шахуулаад одоо эзэлхүүн тэлэлтийн коэффициентийг нь уруу хэмжигдэх хүн байгаа. Өөрөөр хэлбэл уян харимхай чанарыг одоо эзэлхүүнээр илэрхийлэгддэг уян харимхай чанарыг илэрхийлэх коэффициент гэж болно. Нөгөө гүкийн хуулин дээр К гэж коэффициент байдаг шүү дээ. Тэр чинь бол одоо шугамн деформацийн үеийнх нь байх нь тий. Дараа нь талбайн деформацийн коэффициент, тэгээ эзэлхүүн тэлэлтийн коэффициентийг хараад ирж шүү дээ. За ингээд бид нар юу яалаа. За дараа нь энтэг сануулах юм байна гэдэг. Дууны хурд температураас хамаарна. Тэгэхээр томьёог л ингэ бичсэн байна. За энэ томьёо бас ЕШ дээрээс ашиглагдаад бас томьёодаг юм бодлого свет юм л тийм ээ. За ерөнхийдөө 20 градус Цельсийн дундчил утга агарын тийм ээ. Ахуд бол 344 шүгийн намд урцсан байна гэдэг. 343 шүгтэй. 343 м/сек байдаг юм байл. За яг нь шалгаад өччихгүй тийм ээ. Шалгаад өччих. Тэгээд бодлого бодоход л сайхан харагдан. За манайхан чинь 330-аас 40 хооронд аваад байх юм байлээ тийм ээ. Тэгэхээр 340 гэдэг маань одоо эндээс харахад 20-с бага температур болж таарах гэдэг шүү дээ. Тэгэхээр 343 гэдэг үл ерөнхийдөө гадаг температурыг 20 гэж аваад байна. За тэгвэл мэдээж хэрэг одоо өвөл зүүн гэдэг температурд нийс хөдөлгөөнтэй газар дууны хурд бол одоо тухайн цэг дээрээс л тухайн одоо орчноос л болж өөрчлөгдөн шүү дээ тийм ээ. За дууны хурдны би нэг энэ таамаглалт юу харуулах гэж нэг томьёо зүгээр харуулсан юм. Эрчмийн тухай. За хүний чихэнд одоо ингээд сонсогдоод эхэлдэг тийм одоо эрчим хэмжигдэхүүн одоо энергийн одоо өөрөөр хэлбэл нэг талбайд нэг секундэд одоо орж ирж байгаа дууны энерги шүү дээ. Энерги тийм ээ. За тэгэхээр энэ энерги бол одоо бид нар жишээ нь суур одоо хүний хамгийн эхлээд сонсогддог одоо суур эрчмийг бид нар тэр нэг I0 гэвчсэн байна тийм. За тэгээд энэ үл яг юунаас хамгийн их нь энэ хоёр хязгаараар бичсэн. 10 хязгаар 2 бол ерөнхийдөө нөгөө сонсогдоод эхлэх юм тийм ээ. За юу нь одоо I нь болохоор ингээд хамгийн дээд талын хязгаар байна шүү дээ. Тэгээ энэ хоёр тоог бол хараад байхад бол 10-12 зэрэг дахин хоорондоо ялгаатай юм байна шүү дээ. Тэгэхээр энэ бол их төвхт ингээд хооронд нь одоо жишээ нь манай суураас ямар ялгаж байна гэдэг процентыг харуулах гэхээр 10-ын зэрэг гарч ирээд юм байна тийм ээ. Тэгэхээр энэс нэг зайлах арга бол логарифм хэмжигддэг байна. За жишээ нь одоо манайхан тэр томьёо бичсэн байна хамгийн децибел гэдэг. Тэгээ энэ дээр манай жишээ нь тэгээд энэ бета гэдгээ децибел гэд нэгчтэй ихсэн юм байна. Өөрөөр хэлбэл одоо бидний сонсож байгаа дууны эрчим суур эрчмээс одоо яаж ялгаж байна гэдгийг процентээр харуулсан. Процентлж байгаа тэрнийхээ юуг нь авцсан юм байна. Логийг авцсан юм байна. Тэгэхээр логийг авчгаар чинь нөгөө
тэр айхтар зэргүүч нь зүгээр жирийн тоо болоод ороод ирнэ шүү. Тэгэхээр ярихад хэлбэрхэн байх. Одоо жишээ нь харалт байна дээр. Жишээ нь өөрийг нь ингээд авчих юм бэл өөрөө лог нь логарифмын бодохоор 0 гарна, децибел нь 0 байх нь шүү. За хязгаар дээрээвэл децибел нь 120 байх нь тий. Тэгэхээр хүн бүр энэ хоёрын хоорондох дууг л одоо сонсож мэдэрч идэг байна шүү. 0 децибел дээр тийм үү. За өнөөдрийн дараагийн нэг асуудал бол Доплерыг ярих хэрэгтэй байна тий. Доплер үзэгдлийг ярина. За энэ Доплер үзэгдлийг яагаад ингэ яриад байгаа юм бэ гэхээр Доплер үзэгдэл ч одоо юунд орж ирсэн бэ шүү дээ нөгөө шалгалтанд ч орж ирсэн юм. За Доплер үзэгдэл бол дуу бол үүсгэгч хүлээн авагч гэдэг хоёр бие хооронд явагдаж шүү дээ тийм ээ. Дуу хүлээн авч байгаа гэдэг нь. За сонсож байгаа хүн хүлээн авагч тэр дууг одоо цацрагж байгаа юм үүсгүүр байх нь шүү дээ тийм ээ. За энэ хоёр бол энэ хооронд бол дуу тарна агаараар дамжаа тийм ээ. За ер нь бол дуу гэдэг бол агаарын деформацийн үр дүн шүү дээ тийм ээ. Тэгэхээр үүсгүүр маань хөдөлж ийн гэдэг нь бас мэдэгддэг гэдэг. Жишээ нь одоо тэгж тайлбарлаж штэ тийм ээ. Бид нар удамжинд зогсож ихэд ирж байгаа машин бидний хажуугаар ирээд дахиад явах хоёрт бол дуу нь хоёр өөр сонсогдно тийм ээ. Хоёр өөр сонсогдно гэж. За тэгэхээр би энэ дээр бас нэг зүйлийг дахиад нэг хэлэх шаардлагатай байна тийм ээ. Дуу бол чанга сул бүдүү нарийн гэж хоёр ангилагдана тийм ээ. Энэ асуултууд байгаа учраас бид хэлээд байна шүү. Чанга гэдэг үл ердөө юу вэ гэхээр далайцтай холбоотой. Чангахан дуу гаргыг би бөмбөрлөө жишээ авах гэдэг юм л да. Чангахан дуу гаргыг гэвэл одоо бөмбөр далайж байгаа сайн зохино үстэй тийм ээ. Тэгэхээр далайж байгаа зохино гэдэг чинь тэр бөмбөрийн тэр хэлбэлцэж байгаа тэр одоо хайсан одоо тэр гадаргын хэлбэлцлийн далайц их болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чанга дуу гаргахын тулд далайц зохино гэдэг чинь их далайц үүсгдэг байх нь шүү дээ. Тэгвэл дууны далайц бол тэр чанга султай холбоотой. Аяархан зөгчих юм бол баг далайцтай хэлбэлцэл үүснэ. Тэгэхээр бидний нэг сул гэдэг нь тэр байх нь шүү дээ. За давтамж дээр юу гэдэг юм бэ гэхээр нарийн бүдүү оногдно тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол одоо бид нар жишээ авъя бол хамгийн амархан жишээ одоо шумуул байж болно тийм ээ. Шумуул ялаа хоёрыг хэлчихэд болно шүү тийм ээ. Шумуул ялаа хоёр бол хоёулаа далавчаад ихэд дуу гарна тийм үү. Гэхдээ бид нар шумуул байна гэдгийг ялгана шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар ялгаад байгаа байхгүй. Шумуул ялаа хоёрын дууны чи өөр чин тэр далавчаад дэвлэлтэнтэй байна шүү дээ. Гэтэл тэр шумуул бол жижигхэн айгүй хурдан дэвдэг байх нь шүү тийм ээ. За бид нар энийг жишээн дээр байдгийн да номон дээр чинь тийм ээ. Ингээд тиски гэж мэддэг шүү дээ бид нар. Тиски гэдэг нэг энэ хичээл дээр иргэдэг ингээд төмрөөр юм хийдэг усууд ингээд хавчдаг нэг юм байдаг шүү дээ. Тэрэнд төмөр шугам хавчуулаад уртыг хавчуулсан хэсгийнхаа уртыг ингээд богиносгоол ил байгаа хэсгээ богиносгоол явал дуу нарийнхан гараад идэг шүү дээ. Тэгэхээр богинохон байх тусам урт нь богинохон байх тусам давтан чинь их болж шүү дээ. Тэрэндээ төсөөлж болно. Шумуул бол жижигхэн далавчтай нөгөө ялан том далавчтай. Тэгэхээр дууг нь ялгаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр бид нар шумуул нарийнхан дуу. Юу бол ялангуугаар шүү дээ тийм ээ. Тэгэхээр бүдүүр нарийн гэдэг үгийг бол давтамжийн тэр ярих юм байна. Өндөр давтамжтай дуу, нам давтамжтай дуу гэдгийг л одоо ердийн хэлбэрээр нарийнхан дуу бүдүүн дуу гэж ялах нь шүү дээ тийм ээ. За энэс бид нар харах. Тэгэхээр би дахиад хэлэх гээд байна. Нөгөө юу чинь ирж байгаа машин бидний хажуугаар өнгөрөхөд давтамж нь хувирчдаг юм байна л тийм ээ. Тэгэхээр бүдүүн дуу, нарийнхан дуу гарч ийн гэсэн. За тэр бол өндөр давтамжтай дуу буюу бидний харуул нарийнхан дуу гарах. За явж байгаа машиных бол юу н давтамж нь багасаа явцдаг. Тэгэхээр бүдүүн дуу гарна. Тэгэхээр энийг бол хүн мэдэрдэг байх нь шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл машин ирж явна, машин холдоо явчлаа гэдэг бид тэрийг мэдчих яах нь шүү дээ, тийм ээ. За энэ зураг их сайхан зураг байна. Одоо жишээ нь тэр S гэдэг бол үүсгүүр байх нь. За тэгээ эрэгтэй хүн бол сонсогч нь байна, тийм ээ. За тий эрэгтэй хүн нь бол үүсгүүр ойртож байгаас талын сонсогч байна. Эмэгтэй хүн бол үүсгүүр холдож байгаа талын сонсогч байна. Их гоё зураг байна шүү дээ энэ дараа. Анх үүсгүүр энэ хамгийн бүдэг зэг дээр байсан байхгүй. Хугацаа өнгөрсний дараа үүсгүүр нь энэ түрээд ирнэ. Энэ түрээд ирэхээр энэний чинь тойрогч энэ байхгүй. Дараа нь энэний чинь тойрог энэ байна гэд ингээд бид нар тойргуудыг үзүүлээд байх юм бол
эрэгтэй тал руугаа энэ тойргууд маш шахагдаа явчихж штэ тийм ээ. Юу яах юм бэ шүү. Эхлээд энэ цэгээс үүссэн чи хамгийн том тойрог үүсээ явцсан байгаа шүү.